Цуур хөгжим нь монголчуудын өвөг хөгжмийн нэг бөгөөд газар дэлхий уул усны эзэд савдаг шивдгүүдтэй хүмүүн бусын авьяа дуу гişгээр харилцах гэсэн байгаль шүтэх эртний шүтлгийн итгэл үнэмшлээс улбаатайгаар нэн эрт үед үүсжээ. Байгалийн гоо сайхныг ухаарч, сонин сайхан дуу чимээг нь бишрэн гайхаж, даган дуурайхад шилжсэн хөгжим үүсэх шалтгаан нөхцөл болсон нэгэн жишээ нь Эвэн голын урсгалыг дуурайж хөөмий цуур үүссэн гэсэн домог юм. Энэ тухай Урянхай ястан өндөр настан Нанзатын яриг сонсё. Их нөхтэй хомхруулснууд байх дээр нөхтэй хомхруулснуудаас тэр нөх гаргаад байна Эвэн голын сайхан урсгалын аяыг оруулдаг гэж. Үдээсэр байгаад 2-3 хоног сүүл-сүүлд нь овоож ясгсан Эвэн голын урсгалын тэг хүрхран дууг нэлээд төсөөж оруулаад. Тэгээд Эвэн голын урсгал гэдэг одоо тэнд татдаг Эвэн голын урсгал ихэ холаа сонсяга дуун гэж нарийнхан чишгэж яхла тэгээд улмада гүнзгаарсаар яваад бүр сүүлдний хамгийн их хүрхраа том өткөн дуун гараад ийгж яадаг тэр дандан бэлвэлж яадаг тийм дуута. Тэр Эвэн голын урсгал гэдгийг цууранд оруулж татчихсан юм. Ардагтмаа би энийг үлээж болох уу? Цуур нь 3 нөхтэй модон үлээвэр хөгжмийн зэвсэг. Цуур хэдийгээр цөөхөн даралтай энгийн хийстэй мэт боловч уул усны чимээ шууган байгаль дэлхийн говьсгэлэн адгуу самтны дүр байдлыг илэрхийлэх тал дээр орчин цагийн боловсронгуй зэмсгээс илүү юу гэхээс дутуугүй. Монгол цуурын гайхамшиг нь хөгжмийн зэмсгээр болон хүний хоолын зэрэгдийн үйл ажиллагаагаар хоёр эгшээг зэрэг үүсгэж байгаад оршино. Энэхүү зэрэг эгшиглэх хоёр эгшиг нь цуурчин хэвлийн гүн амьсгаа төвөнхийн хүчтэй шахалтаас үүссэн нам бүдүүн эгшиг цуур хөгжмийн нарийн эгшиг хоёроос бүрднэ. Цуурыг гишүүний иш, цооргон, балчирган зэрэг модлог үе дургамлын гуурс ишээр хийдэг. Энэ бол цуурын энгийн төсөр бөгөөд эртний хийц юм. Ийм цуур хийхэд хялбар хэрнээ эдлэхэд хэвэр. Нэгэн удаагийн хэрэглээ нэгэн өдрийн аяыг даах төдий. Иймээс цуурыг жилийн альчиг улиралд хийж хэрэглэж болох эдлэгээ сайтай бүх бот болгох шаардлага аяндаа гарсан хэрэгэ. Идүүгээ цуурыг урлахад харгай, хар мод юм уу? Цагаан бургасыг ширхгийн дагуу цуулж хоёр хэсэг болгоод хэсэг тусврын голоор ховл гаргаж түүнийг хавсран нааж гуурс болгоод
Завсар зай гаргахгүй тулд гадуур нь зээг өрөөсний юм уу хоны улаан хоолын хальсыг битүү углах зэрэг нарийн чимхлүүр арга технологи хэрэглэх болсон цуур урлын хөгжлийн үр дүн юм аа. Цуурын уламжилт урын сан зориултын хувьд хүн өөрөө өөртөө хүн байгальд хандсан өн гайс бүхий байдаг. Эдгээр нь зөвхөн цуурын ишгээр дүрсэлж болох байгаль, уул усны зураглал, ан амьтны дуудлага, хүн байгалийн харьцаа, хүний сэтгэлийн ертөнцийг илтгэсэн өвөрмөц аялгау аялзууд юм. Одоогоор Монгол Алтай уран хаясны дунд уламжлагдж ирсэн цуурын урын сангаас 40 орчим аяз мэдэгдээд байгаа бөгөөд эдгээр нь ноотоор биш зөвхөн ой тогтоомж сонсголоор үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн учраас хүнтэйгээ хамт алгуулах эрсдэл нэн өндөр байгаа юм. Модон үлээр хөгжмийн зэвсгүүдийн эртний өвөг улсын Монгол цуур нь нэн хуучны хэлбэр хийц хөгжимдөх арга барил уламжилт урын сан өвөрмөц дэг сургуулийн хадгалан 21-р зууны босгон дээр хурж ирэхдээ Алтай уран хаясны дунд цөөн хүний хүрээнд уламжлагдан үлджээ. Монгол Алтай уран хайчууд Монгол улсын баруун хязгаарт Ховд аймгийн Дуут, Мөнх хархан сумдад Бөөнөр, Баян-Улиг аймгийн Буянд, Алтай, Булган, Алтан цогц сумдад хэсэг бүлгээр оршин суудаг. Нутгийн хууч цуулын гэрчилж байгаагаар 1950-аад оны хүртэл урянхай айлгуур шохон цууртай эржүүдийн их зөнгөн цуурддаг байсан гэх харамсалтай сүүлийн 60 гаруй жил үндэсний соёл шашин шүтлгийг үгүйсгэх бодлого явуулсан ардын урлаг угсаатны уламжил зан үйлийг эсхүндэтгэж түүнийг хоцрогдол мэтээр үзэх болсон түүхэн зурвас үеийн сөрөг үр дагаврын улмаас эдүгэ цуурч хүнгүй цууртай айлгүй болж уламжил тасрах аюулд тулжээ. Баруун Монголын уран хаясны цуурдах уламжлалыг авч үлдсэн бараг сүүлчийн ганц төлөөлөгч нь Ховд аймгийн Дуут сумын харьяат цагаан туг овогт Паарайн наран цогт байлаа. Цуурдах урлагийг 5 үе дамжин уламжилж ирсэн ардын энэ гайхамшигт авьяастан 2003 онд 81 наснда таалал төгснөр идүүгээ Алтай улсын сөргөч гол усны шууганыг цуурын аялгаугаар дүрслэн хөгжимдөх эртний уламжил тасрах бодит аюул тулгараад байна. Модон цуурыг эзэмшихэд онцгой авьяас тусгай мэрэгжил шаардна. Учир нь өгүүлхэн эрхтний хослмол үйлдэл өвөрмөц арга барил шаарддаг учраас хүссэн хүмүүр цуурдаж тэр бүр чадахгүй. Харин багшийг дагаж удаан хугацаагаар уйггүй хичээснээр эзэмшиж болох нарийн төвөгтэй урлаг юм аа. Наран цогтугай амьд сэрэн ах үедээ нутгийн зарим авьяастан бусад хүү ачи зээ нарт цуур хөгжим урлах цуурдах эрдмийг өвлүүлэх шав сургалтыг сэдэж эхлүүлээд байсан юм. Гэвч эдгээр шав нарын тоо цөөн бөгөөд тэдний их зөнхөн балчир баг настай улмаас өвгөн багшийн цуурдах эрдмийн нууцад нэвтэрч баялаг урын санг бүрэн эзэмшиж хараахан амжаагүй билээ. Одоогоор эдгээр шав нарын ур чадвар өндөр биш, урын сангийн хувьд ядуу байгаа нь цаашдын гүнзгэр үсэн сургалтыг шаардж байна. Цуурдах эрдний уламжил орших, эс оршихын босгон тулсан нэн эгзэгтэй энэ үед бид 2003 онд ЮНЕСКО-гоос баталж 2005 онд Монгол улс нэгдэн орсон соёлын бит бус өвийг хамгаалах тухай олон улсын конвенцийн үзэл санааны дагуу уран хай цуурыг яаралтай хамгаалалтанд авах шаардлагатай соёлын бит бус өвийн бүртгэлд оруулж олон зууны тэртегээс уламжилж ирсэн цуурын урлаг, цуурдах эрдэм, цуурын уламжилт урын сан цууртай холбоотой ардын зан үйлийг сэрэгэн амьлуулах цуурын сургалтын тогтолцоог төлөвшүүлэн залгамжит чанарыг хангах нь тулгамдсан зорилт болж байна.